Дэрэм ачаа хачиж хоноод өглөө гахын өмнө хашир жолоочийн сурсан зангаар шатхуун татлах дугуй гээд юм бүхнээ нямбайлан шалгаж дуусаа бүхээг рүүгээ тонгийн замын хүнс бүгээ тэргүүтнээ их зүүж зогслаартна. Аха сайн байна уу гэх эмэгтэй хүний дуунаар эгж харуул 20 лав хүрээгүй айлта болцгож шараахан зогсож. Дэрэм хажуудах модон хайрцаг руу нь хяламхийн харснаа төгшөж байгаагаа үүшнөө хайн гатуухан хариу мэдлээд хийж байсан юм а үргэлжлүүлв. Нөгөө охин ахаа таныг архангаа явах юм гэж сонслоо. Та намайг аваад явахгүй юу? Энэ хайрцагнаас өөр ачаа бараа байхгүй. Сургууль тараад гэртээ харин гэж унаа ирж явна гэж хүчлэхэд дэрэм би гайхтаа хүн аавна гэд хэрчгсэн. Ер нь зур замд айл хундраар орох ажилтай ийм яаруу гэрээ сансах хүний аяар ёрч чадахгүй. Ачаа хүнд замд шавар шалбаа ихтэйг шаардлаглаа. Уг нь тэр ганцаар гах гэж байгаа бөгөөд хүнд айтхаас тэр шигтэл ингэж хэлсэн байлаа. Юмаа янзалж дуусаад явах гэтэл нөгөө охин гуйгаад ер салах янзгүй дэрэм дургуйч гисэн бас өрөвдөж авч явахаар болов. Охины нэрийг цэцэрлэн гих хаагаад нүдээр олзломгүй сүрхий яриа хөөрөөтэй ам зардуу бололтой танилцсангууд л дүүр хагарч дэрмээс зам зуур элдв зүйл асууж өөрөө амдаа орсноо шулгансан ярьж явах нь бас ч зугаатай аятайхан санагдаж байлаа. Гэрч түүний дэрэм ир хүний хувьд шохох сэтгэл төрсөнгүй. Дэрмийн хамгийн бага дүү нь мөн энэ үе насных болохоор тэрл сэтгэхүйгээр ахлахгүй байдлаар харилцаж явлаа. Дэрэм одоо 30 настай 10 гаруй жил жолоо муш ихэд авгай хүүхний адлагчрал тохиолдож байсан цөөнгүүч эм сүвтэй болгоны элдвэрийг хангахын төлөө хамгаа хайрлахгүй зүтгэгчдийн тоонд орохооргүй хэдийд хинтээ гэдгээ мэддэг хашир анчны нэгэ. Бүрий болох үед тэд нэг нь намхтай хүндий ихэнд хурч зогсов. Бороо элбэгтэй им цалт шүн байтха өдөр тулахад бэрх учир дэрэм эндээ хоноглохоор шийдлээ. Энэ тухайга цэцэрлэнд хэлбэл дурамчхан шинжтэй үг яриан татуураад эхлэв. Тэр хоёр хүнсээ задлан цай хоол хийж идэж уугаад унтахаар болоход дэрэм цэцэрлэн би хэлээгүй юу бороо орноо гэж. Дүү охин нойтон хувцснуудаа бүгдийг тайлж наана тавиад үрд орол ор. Ахын чамаа яавас ээж тэхгүй бас наад хоцнод чи хамаг юунаар өгчнэ гэв. Цэцэглэн хэсэг тээнийгцнээ их даарсан байртай хувцаа тайчин бүхээгт орж ирэхэд дэрэм наад хөхөөгч ахтавчаач тайл чи чин бүр хуурай юмгүй болоо ширдэ гэхэд цэцэглэн тэгвэл та гэрлээ унтраал да гэв. Гэрс унтрангууд цэцэглэн ихээс төрсөн биенийх нь эмзэг хэсгийг халахалж байсан тэр ёс төдий хүчснүүдэ тайчин өвгтөн шурган орж ирлээ. Түүний бие хүйтэн нойтон бас даарснаасаа дагчин чичрэх хажээ. Дагчуухан сандал дээр зассан орон дотроо цэцэрлэн багтаах гэж түүний цээж рүүгээ шахаж тэврлээ. Цэцэрлэнч түүнд наалтан хэвтлээ. Түүний үс хэдий нойтонч эмхтэй хүний тэр гимээргүй өвөрмөц сайхан үнэр ханхалж дэрмийн цээжийг томбогоор хоёр хөхн гжигдэн хүрэлцэхгүй өдрийн турш өдөөгдөөгүй өнөөх айхтар сэрэл тачаал үсэж бүх биеийг нь эзэмдэн баргийн бүсгүйг ямар том сайхан юм бэ гэж уулаг алтуулдаг эмзэг хэрэгтэн нь үндийж гүрэлцэн чинэрч гарлаа. Дэрэм хизээний хүнжилдээ ямар ч хувцхан унтах туртай. Энэ удаач тэр заншлаасаа гачаагүй. Залуу бүсгийн зөөлөн болбараа чийрэг бие цогцост өдөөгцөн дэрмийн хоёул туйлдаа хурч цэцэрлэнгийн хүхийг цээжиндээ улам шахаж гараа доошлуулан махлаг тонтхор хонгийг нь илэн нөгөөд хөрөөгээд хүлээ. Цэцэрлэн дэр маха та яаж байгаа юм бэ? Яах юм бэ? Болохгүй шүү дээ гэсэн боловч амьсгаан төрөсөж биеэ түнд улам наалдуулан гантайтал болсон эргэтэн рүү нь дэрмийн гарын аясаар бөхсөө шахаж гуйныхаа завсар хавчуулсан байлаа. Дэрэм өдий хүртэл өөрөөсөө нас залуу хүүхнүүдтэй ингэр зөрүүлж, инхрийлэлцэж, янаалалцаж явсан ч гэсэн одоо нэг шиг олон дүү өндийж ургаж байгаа нялах хинц цэцэг шиг энцэгхэн булбаараа биеийг тэрвэрч эдэлж үзнэ гэж зүүдэлжч байсангүй. Дэрэм цэцэглэнгийн өхөөрдөм хөөхөн тонтгор зөөлөө хонгийг нь ажил дэвэр ямаа гой зөөх нийхий гарвэ гэж дэрэм бодон түүний гарын аясаар эргэтнээ явуулсан хэдий ч хараахан оруулсангүй. Хэдийгээр тэр урд өмнө чухам ингэж байсан гэж чадхааргүйгээр дур сэрхэн дээд зэгтээ хүрсэн хэдий ч өөрийгөө хязгаарлаж цэцэц цэврүүших залуу бүсгүйг тэмхэхийн аргагүй болхин үйл борооны ертөнд тийм удирдан тис чадахгүй болох тэр мөчийг нь туршсаазаа хүлээж чадаж байлаа. Энэ бол насны амьдралын туршлага хинээрч заалгаагүй түүний зөвхөн өөрийнх нь эрдэм билээ.
Харин цэцэглэн дэр хүнтэй эвцэлтэн цэнгэх энэ нандин чухаг ажил урд нь танил болсон хэдий ч эм хүний ихбэ жилбээн эрдэм ухаанд нэвтрээгүй өөрийнхөө л мэдрэмж зөнгөөр аялаж байгаа нь дэрэмд харин ч аятай санагдаж түүнийг бүрэн эзэмшиж эдлэх хүслийг нь улам бадрааж байв. Дэрэм цэцэглэнгийн биеийг үнсэн доошлсоор ялалтын хаалганы нүүд нь хүрснээ эргэж уруулыг нь оозон яраалахад түүний хүсэн хүлээсэн мөчээрч цэцэглэн эргэтэнг нь натган өнөөх рүүгээ чихэнгээ хийгээрээ түлхээч ёо ямар гоё юм бэ хэмээн гээшин янзглаж салтаага байдгаар нь дэлгэн ундаг руу нь шахаж байв. Дэрэм ч одоо бүхэл хүлээлт төвчээрээ зад татан азарганах шиг зантгар толгойтой агсан эргэтнээ цэцэглэнгийн чирэг даруй сүв рүү углаж угтан толгойхаар оцогнон оволцон хөдөлж хөдлөх болгондоо лавлуулан углаж байлаа. Энэ үедээ ч гэсэн дэрэм өөрийнхөө хуйл хөөрлөө зүнд нь тавилгүй цэцэглэн айл болох олон хангахыг хичээм түүний эвхрэн чичирхийлэн дураа тавихыг мэдрэх болгондоо нас тогтсон эдэр ирийн ёсоор өвтөө ханамж авч дахиад өнөөх багтаж ятсан аврах хэрэгслээрээ билийг нь зугуухан бүлж хөдөлгөөнөө үе өөрчлөн дурыг нь дахин өдөөн хөөрөгдөж чадаж байв. Цэцэглэн дэрмийн тэрхүү хур мэдлэгийн үр шимийг хүртэж байгаагаа үл ойлгон зөвхөл бүхсэн бие рүү бөглөж таглан холгож буй ир бэлгийн шуналд бүрэн автаж үл борооны ертөнцид масууран умбаж авэ. Тэр одоо өөрийгөө гэвч нэгэнд хэрэгэ бүтээсэн тэрээр амьсар руу голгон түүнийг даган цэцэглэнгийн эргэтнээс тэр хоёрын нийгэм үерсэн өтгөн цайвар шингэн дэрмийн хошхыг нь даган урсаж байв. Тэр хоёр хөлсөндөө шингэндээ норж эм хүний аль нь үл ялгарах хурц содон үнэр бүхийг дүүрэн хагахлах хайжээ. Цэцэглэлийн тантай байх яасан гоё юм бэ? Би ийшүн шиг сайхан байж үзээгүй юм шиг санагдлаа. Таны энэ эргэтнийг натхан нөгөөх рүүгээ буцаан шахаж ямар тон гэж дотор нь байлгаал амир. Би орой таны яах вэ гэж бодож айж цэрвэж байсан. Одоо бод өлөө бити болоосаа гэж бодож байна. Ямар хурдын бэ? Үр цайчиж гэв. Дэрэм үндийч харвал үнэхээр үр манхаатал цайж байна. Цэцэглэлийн түүний өвөрд хөөж оруулсан гинт бороо хэдийн зогссон бололтой. Юунаас ч юм ганц нэг дусал бүхэгний төмөр дээр пог тог тогших ажээ. Дэрэм цэцэглэн тэврүү хонгон урууг нь илэн инхрийлж байснаа за хоёлаа босож эртгэн газар төхөхүүдээ гэв. Хурмастын хураар дихий тэгтэж хонсон тэр шүн өнгөрдгөөрөө өнгөрж хорвоогийн шинэ өдөр айсэ. Хүмүүний тавилан болоод учрал гэдэг.